Мэргэжлийн эмч зөвлөж байна. Мэдээлэлтэй байдаг. Телевизээр бол мэдээлэл аваад байдаг шүү дээ. Тийм нэг мэдээлэх юм сайн юу байдгүй шүү дээ мэдээлэл. Цаг үедээ хэдий таны том бас нөө цэцэрлэгт ажиллаж байсан болохоор хэдий үед таны нөөний дэгдэлтэй ах мах юм. Одоо нөө тэтгэр суцсан болохоор одоохондоо ерөнхийдөө л эхлэх байх л та тий. Авдаггүй шүү дээ мэдээлэл. Тийм фэйсбүүкээс л харддаг юм. Тэг мэдээлэл гэж одоо яа тий. Эндээ тохоо үед нь мэдээлэл ярьж лээвэл аав шүү дээ. Мэдээлэл ер нь байгаа. Телевиз радиогоор бас харж лээ. Тус өвчин талаар мэдээлэл хэрэгдэг үү? Мэдээлэл ер нь бол интернет дээр гайгүй байдаг интернетээр. Мэдээлэл юу ах вэ? Мэдээгээр л зурагтаар л орой ажиллаад хараад. Одоо ер нь ханаа томооны ингээд сар эхэлж байна. Та одоо ингээд урьдсан сэргийлэх ямар арга хэмжээ авдаг вэ? Яг хүүхдүүдэд дулаан байлга. Өөрөө хүүхдөө юу? Өөрийгөө юу? Хүүхдөө. Ер нь өөрийгөө хүүхдээ дулаахан бай тэгээд амдаа маск засагтай. Тиймэрхэл анхаарал тавьдаг. Тэгээ нөгөө монголчууд чинь арт одоо тэгэл хөөдрөө зэрэглэж нөгөө дархлааны сэрэг монгол бэлтгэлүүдээ тий арт чацаргааны шаар тус гээл. Тэгээ тэргээ жишгээрээ тэгэл тэр үгтэйгээ хэрэглээл явдаг да хэрэглээн. Би ч одоо нөгөө олон жоох юм хардаг болохоор цэвэрлэгээ маш сайн. Тэгээд чигшүүлэлтэй. Хүүхдүүдэд цэцэрлэг сургуулиас нь ирэх нь гар хуруугийн угаа. За дулаан хувцлах нэгдүгээр тэгээд витамин уулгах тиймэрхүү арга хэмжээнд л авч байна. ханаа туссан үед ер нь бол мэргэжлийн эмчэд ханддаг уу эсвэл яг өөрөөр одоо эмийн жар хэрэглэдэг үү? Эмчэд хандна. Эмчэд хандаад эмчээс зөвлөгөө аваад эмээ уугаад тэгээд л янда. Томоогийн вакцины хэлэгчдэг хоёр хүүхэдтэй. Тийм тэр нь айгуу дэжгүй байдаг шүү дээ. Одоо тэгэл энэ манай хүүхд чинь витамин С л уулгаж шүү дээ. Витамин С жоохон илчлэг хоол идүүлэл нар салхинд боломжоор гаргаад тэл байж лээ. Нэг хүүхдийнхээ дархлааг л сайн дэмжих ёстой л гэж боддог шүү дээ. Дархлаа сайн байх юм бол нөгөө өвчин туссан ч гэсэн хөнгөн байна тий. Одоо тэгээд тусахгүй нь бол бид нар бас тааж мэдэхгүй л байгаа шүү дээ. Тий. Тэгэл орчныг бас сайн бүрдүүлэх. Тэгэхээр хүүхдийнхээ ерэн дархлааг нь сайжруулах ёстой л гэж би боддог. Өөртөө бол одоо тэгэл чацаргаан уучлалгаж явах жимсг нь нэлээд хэрэглээл ийм л янзтай яадаг шүү дээ. Миний бодлоор бол тэрнээс урдчлаа тэрийг юу ямар л юм шиг санагддаг шүү дээ. Нөгөө хүүхдүүдэд вакцин хийж ялангуяа цэцэрлэгийн хүүхд сургуулийн бага насны хүүхдүүдэд тэр вакцин хийж тэрнээс урдсан сэргийлэх арга хэмжээ авал дээр л ах заавал яг л хөрсөн үед л нэг юу яаж яхаар. Ер нь бол ингээ ханаа томоо хөрсөн тохиол мэргэжлийн эмчэд ер нь ханддаг уу? Эсвэл зүгээр л одоо өөрөө эмийн жар хандахгүй. Өөрөө зүгээр л аргалж гэртээ. За тэгээ хөнгөн хэлбэрийн гайгүй шинж тэмдэг илрүүлдэгрээ өөрөө айл болохаар гэртээ яхийг бодно. Тэгээд өөрөө мэдэхгүй юу гарвал тэгэл эмчийн мэргэжлийн эмчд хандтандаа. Ер нь өөрөхд л үзүүлнэ шүү дээ жоох хүүхдүүдийг бол. Өөрөө яг дааны төрөл тэгэл амьдралынхаа туршлагын юмнуудаас л уучдаг. мэргэжлийн эмчэд хандчихгүй бол яг ямар юм уулахаа сайн мэдэхгүй харшилтай бас хэцүү. Бас нэг хандна. Тэгээ болж игэл нэг өөрөө нэг ардын арга биш үү? Нэг арс март буцлах ч юм уу, чацаргаа уулгах ч юм уу. Нэг эхлээд нэг тиймэрхүү зөлийн юмор үзнэ. Үзээд болохгүй л өрхийн эмнэлэгт хандна. Шууд мэргэжлийн эмчэд ханддаг. Өрхийн эмнэлэгт очивол тэгэл тэр өрхийнхээ эмчтэй л ханддаг. Хамгийн нэгдүгээр шатнд. Мэргэжлийн эмчд ханддаг. Тэгэхгүй бол бас болохгүй үстэй юм чинь. Эмчтэл үзүүлнэ шүү дээ. Одоо тэгээд тэр чинь жил болгон янз янзын вирусээр илэрдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ жил одоо ямар юм илэрхий заавал илэрх ёстой л байдаг бол тэгэл илэрх гарах байлгүй тэр ханаа тамд жил болгон гарч илээдэг шүү. Бага насны хүүхдийн дархлааг та ер нь хэрхэн дэмждэг вэ? Дархлааг нь хүүхдүүдийнхээ дархлааг явах үү. Юу зонд нь даагаар салхинд сайн гаргаад тэгэл шингийн юм хүмсээ уулгаал ингээл явж идэг шүү дээ. Яг их юу агаад байх юм байхгүй. Одоо тэр сайн энэ сайн ингээд одоо аль нь сайн байдیں۔ Тэр дархлаа дэмжиж тэр сайн гэдэг нь бол өсвчнэл юм шүү дээ. Тэгээ тэргээрээ бол тэр хүүхдэд танад тусмааргүй юм шиг байгаа шүү дээ. Тэгэхээр чи тэр болгон бас нөлөөлөх юм шиг л шүү дээ. Дархлаа юу би бол байнга нөгөө нэг витамин хоёр хүүхдэд өгнө. Хоёр бас 3 настай охинтой байхгүй юу. Тэгээд
өдөр болго усанд оруулна, хоол ундараа л ер нь дархлааг дэмждэг те. Дэмжин гэл манай одоо охин чинь тэгэл янз янзын дархлаа сайн энэ тэр гэл одоо сүүлийн үеч янз янзын их гардаг болчихжээ. Тэгэл идэг юм билээ. Тэгэхээр бас гайгүй юм бидг юм бол одохын тал гайгүй л шүү дээ. Уршин сэргийлэх арга хэмжээ гэхээр нөгөө вакцин товтой вакцинуудыг бол цаг хугацаанд байнга хийлгэж явах хэрэгтэй. Тэгээд одоо хүүхдийнхээ дархлааг дэмжих цаг тухайд тэр амин дэмүүдийг байнга өгч хоол хүнсийн тогтмол цагт тий чанартай тийм бүтээгдэхүүн өгч явах хэрэгтэй. Тэрнээс биш нөгөө дуртай дэлгүүрт одоо таалагдсан болгоныг авч өгдөггүй. Тэгээ одоо агаарт бас сайн гарах хэрэгтэй гэж боддог. Бага насны хүүхдийг бол дархлаа дэмжихэд ямар ч байсан одоо бие эсэргүүцэл сайжруулах хэрэгтэй юм байна дээ. Бие эсэргүүцлийг сайжруулах хүүхдийн дархлаа дэмжих байх гэж бодож байгаа. Тийм учраас одоо жимсэх нь уулгад юм, буцалгаж уулгад юм уу, арц уулгад юм уу нэг тийм л тэгж л яваа дээр байх гэж би бодоод байдаг шүү дээ. Гэхдээ одоо гарын л савгаалгах шүү дээ. Шоо юу байх вэ? Хувийн харин цэвэрлэл сайн сахиулна. Удаас одоо нөгөө байранд байгаа болохоор ч тэр талаар их асуудал үүсэх нь гайгүй шүү дээ минийх. За мэдээж дархлаа шүү дээ. Тэгээ дархлааг сайжруулна. Арц, чацаргаан, шар тус, тэгээ сармис дархлааг л их сайн дэмжиж өгдөг хүүхдүүдэд. За одоо амин дэмтэй хоол унд сайн өгн усанд оруулна. Тэгээд ер нь бол уламжлалт аргаар л үзэж байна да. Агаар салхин сайн гаргана. Тийм аргатай. За баярлалаа. Мэргэжлийн эмч зөвлөж байна. Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчид та бүхний өнөөдрийн амгалан гэрээ. За миний нэрийг Алтан Уяг гэдэг. Баянзүрх дүүргийн 4-р хорооны эрүүл өрхийн эрүүл мэндийн төвийн эмч байна. За өнөөдөр та бүхэндээ томоо төс төвчний талаар болон томоо төс төвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгье. За хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан томоогийн өвчлөл ихсэх хандлагатай байна. За ялангуяа өнгөрсөн 7 хоногийн сэрүүн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад бага насны хүүхдүүдийн мандунд томоогийн өвчлөл ихссэн. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийн маань хилдгээр ханиалга, гидсний өвчин хавсарсан суулгалттай томоо ханиад их гарч байна. Энэ нь өрхийн эрүүл мэндийн төв дээр ирж үзүүлж байгаа нийт үзэлгийн 40-50%-ийг 0-оос 5 насны хүүхэд эсэлж байгаатай холбоотой гэж үзэж байна. За иймд хүүхдийн байгууллага ялангуяа гэртээ байжгаад сургууль цэцэрлэгт орсон хүүхдүүд маань орчин солигдоод ирэхээр олон хүүхдүүдийн дунд ороод томоогаар өвчлөх тохиолдол ихсдэг. Үүнээс яаж сэргийлэх вэ гэвэл манай эцэг эхчүүд хүүхдээ өглөө хичээлд нь явахдаа буюу цэцэрлэгт нь явахад нь давсны усамлаар хоолойг сайн зайлуулж явуулж агаарай. Томоо өвчин маань олон төрлийн үүсгэгчтэй амьсгалын замаар халдварладаг ийм өвчин байгаа. Тэгэхээр гэрт нь нэг хүн амьсгалын замын өвчтөй байвал буюу ангид нь бас нэг хэсэг хүүхэд ханиадаар өвдсөн байх юм бол энэ маань агаараар дамжаад бусад хүүхдүүдтэй халдвар тархах ийм нөхцөл болж өгдөг. За тийм учраас бид нар томоогийн ямар үүсгэгч байна, ямар төрлөөр үүсгэгдэж байна гэдгийг анхаарч онцлогоо эмчилгээгээ бол эхлэх учиртай. За тийм учраас манай эцэг эхчүүд дур мэдэн хүүхдтэй ийм өгөхгүй байхыг бас анхааруулж хэлмээр байна. За томоо өвчин бол ерөнхийдөө бол нууц хугацаа 1-2 хоногийн хугацаанд байдаг. За хүүхэд маань жоохон биеийн сулрах, хоолндоо дургүй болох, за ядрах, хамраас нь ус гоожих, ханиалгах, найтайлгах шинжээр бол энэ өвчин бол эхэлдэг. За мөн хоолой хүндүрлэх, хоолой залгуур уулайх, үүнээсээ болоод хүүхэд бөөлжих ийм шинжүүд бас илэрч болно. За мөн хүүхэд маань халуурч болно. За халууралт гэдэг маань болохоор тухайн гаднаас орж ирсэн үүсгэгчийг эсэргүүцэж байгаа биеийн дархлааны нэг хэлбэр байдаг. За тэгэхээр манай ээж аавд яадаг вэ гэхээр халуурж гэн гэл хурдхан шиг халууны юм өхийг боддог. Энэ бол маш буруу. Яг л хүүхэд маань 37.5 градус хүрч халуураагүй тохиолдолд та хүүхэдтэй им өгөхгүй байвал зохистой. За мөн яаран гэртээ ийм өхөөсөө илүүтэй өрхийн эмчтэй үзүүлэх шаардлагатай. Эмч үзээд тухайн хүүхдэд тохирсон эмийг тохирсон тунгаар нь бичиж өгдөг. За үүнийг манай ээж аавд яг эмчийн зөвлөгөөний дагуу эмээ хэрэглэх бөгөөд бусад асаргаа суулгааныг бас хийсэн байх шаардлагатай болдог. За одоогийн гарч байгаа
томоо маань аденовирус, ириновирус гэд үүсгэгчтэй. Энэ маань болохоор нүд захтнах, нүднээс нулимс гоожих, нүд улайх, хоолой залгуур захтнах, өрөвсөх, улайх, хий ханиалгах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг ийм вирус байгаа. За, ер нь бол томоо өвчин маань вирусээр үүсгэгддэг учраас ямарваа нэгэн антибиотикт бол үр нөлөө багтай байдаг. Ялангуяа эхний 5-7 хоногт антибиотик хэрэглэхгүй байхыг эмчнэр бол зөвлөж байгаа. Тийм учраас манай ээж аавд антибиотик эмийг дур мэдэн бас өгөхгүй байх шаардлагатай. За, вирусын өвчин байгаа учраас бид нар хүүхдээ дулаан байлгах, халуун бүлээн зүйл, шингэн зүйл уулгах, за мөн биеийн дархлааг сайжруулах, тухайн хүүхдийн сайхан амруулах, хоол ундын сайн үг гэх мэтлэнгийн асаргаа суулгаа хийх бол шаардлагатай байнамаа. За мөн гэр орондоо чихтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт оруулах, за мөн хүүхдэд таатай орчин бүрдүүлэх, гэрийн сайхан амралт, за мөн бухимдал үүсгэхгүй хүүхдийгээ тайван байлгах ийм шаардлагатай болж байна. За мөн өвчтөе хүүхдийг бусад хүүхдүүдээс нь тусгаарлаж богино хугацаанд гэрийн тусгаарлалт хийх бас шаардлагатай байнамаа. За мөн эмчтэй үзүүлэхдээ эмчийн зааврын дагуу эм уулгах, за эмчийн өгсөн заавар зөвлөгөөг ягшлан сайн мөрдөх ийм шаардлага байна. За, томоо өвчнөр өвдөхдөө хүүхдийн дархлаа бол сулардаг. Тийм учраас дархлаа сайжруулах энгийн аргуудыг хэрэглэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл халуун харцай, манайд бол илбэг байдаг тийм ээ. Халуун харцайны уураар утаж болно. За, бага насны хүүхдийг бол харцайнд оруулж болно. За, өшөө наран шарлага хийж болно. За мөн сооттой суулгаж болно, зүгийн балтай суулгаж болно. За мөн саримстай буюу цагаан гаатай шүл, шингийн эмийг бол маш ихээр уулгах шаардлагатай байна. За, үүнээс гадна хүүхдүүдэд өгж байгаа хүүтэн ундаа, зайрмаг, за мөн чихэрлэг зүйлсийг бол бас хязгаартай өгөх шаардлагатай. Яагад гэвэл эдгээр маань хүүхдийн хоол идэх дуршлыг бууруулж идэг учраас тухайн хүүхдэд тохирсон илчлэг чанартай, за мөн дархлаа дэмжсэн ийм халуун бүлээн хоол ундыг өгөх бол шаардлагатай байнамаа. За мөн томоогийн улирал бид нар гэр орондоо ямар цэвэрлэгээ үйлчилгээ хийх вэ гэдэг талаар зөвлөгөө өгье. За, манайхан ядгүй гэхээр ээж аваад маань хүүхэд ханаад хүрсэн байна, халуураад байна, даарчхан ингээд хүүхдээ бигнээд, за мөн өрөө тасалгаагаа битүүлээд хаалга цонхоо хаагаад байдаг. За, тийм учраас бид нар яах вэ гэхээр хүүхдээ аль болохоор тохирсон хөвөн зөөлөн нимгэн хувцас мөн хит халууцуулахгүй, хит дааруулахгүй юм тохирсон хувцсыг нэгдүгээр өмсөх шаардлагатай байна. За, хоёрдугаарт нь гэр орондоо чихтэй цэвэрлэгээ хийгээд агаарын сэлгээг сайн хийж явах шаардлагатай байдаг. За, тийм учраас бид нар гэр агааржуулалтаа сайн хийгээд гэртээ чихтэй цэвэрлэгийг 2 цаг тутамдаа бол хийж авах шаардлагатай. За, мөн ханиад томноос сэргийлэх хамгийн энгийн бөгөөд маш үр дүнтэй арга бол гар угаах. За, тэгэхээр бид нар гараа тогтмол угааж авших хэрэгтэй. Ялангуяа эцэг эхчүүд маань өөрсдөө гараа сайн угааж занших хэрэгтэй. Та хүүхдээсээ бас суралцах хэрэгтэй. Яагаад гэвэл цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд маань гар угаах дистраллыг яаж угаах вэ гэдгийг бүгдийг ангийн багш нар нь, эмч нар нь бол зааж өгсөн байдаг. Тэгэхээр манай хүүхдүүд бол ээж аваасаа илүү гараа сайн угааж байгаа. Тийм учраас эцэг эхчүүд та бүхэн хүүхдээсээ бас суралцаарай гэж хэлмээр байна. За, мөн хүүхдэд чирэгжүүлэх асуудал бол маш чухал. Тэгэхээр зуны сайхан дэлгэр цаг өнгөрлөө. Манай эцэг эхчүүд хүүхдүүдээ бас сайхан чирэгжүүлээд хөдөө гадаанаар ус агаараар сайхан чирэгжүүлсэн байхаа гэж бодож байна. Хэрвээ та хүүхдэд чирэгжүүлж амжаагүй болвол дүүрэгтэй байгаа өрхийн эрүүл мэндийн төв болон чирэгжүүлэлтийн кабинетуудаас хандах шаардлагатай гэж зөвлөж байна. За, бидэнд өнөөдөр томоогийн өвчлөлтэй холбоотойгоор дархлаажуулалтын асуудал бас гарч ирнэ. За, тэгэхээр томоогийн вакцин гэж ярьдаг. Томоогийн вакцин бол одоо ингээд 10-11 сараас бол эхэлж
бага насны хүүхдүүдэд хийгдэх байх. За тэгэхээр энэ дархлаажуулалтанд бас хүүхдүүдэд аль болохоор хамруулвал танаа хүүхдийг хүндрэлээ сэргийлж бас өвчлөлийг бас бууруулах юм ач холбогдолтой байгаа. За мөн бид нар бага насны хүүхдүүдтэй халдварыг тараахгүй байх. За мөн эцэг эхчүүд нь өөртөө өвдсөн тохиолдолд бага насны хүүхдээ яаж сэргийлэх вэ гэдэг талаар зөвлөгөө өгье. За тэгэхээр ажилдаа яваад, сургуульдаа яваад ирж байгаа хүмүүс маань гэртээ орж ирээд гадуур хувцас тайлаад за гараа угаах шаардлагатай. Гараа бол зааврын дагуу угаагаад за ам хамраа сайхан давстаа ус юм уу содын усмлаар зайлаад тэгээд одоо хүүхд дээрээ очдог, хүүхдээ авдаг тийм ээ. Ийм байх шаардлагатай. Энэ маань бид нар гаднаас тээж байгаа нэм бактерийг устгаж одоо гэр орондоо эрүүл амьдрах, эрүүл саруул байх юм нөхцөлийг бол бүрдүүлж байгаа гэж хэлмээр байна. За мөн бага насны хүүхдийг одоо өвчлөл их гарсан үед олон нийтийн газраар авч явахгүй байх шаардлагатай. За манайхан бол дэлгүүр, хошоо, одоо гадуур, захаар ч гэсэн хүүхдүүдэд тэрвэл одоо бага насны ялангуяа үлгийтэй хүүхдэд тэрвэрэд их явж харагддаг. Энэ маань бол хүүхдэд өвчлөх одоо бүрэн одоо үндслийг бий болгож өгнө. Яг бол гадна байгаа орчин, тоос, шороо, тэгээ элдв янзын бактериуд хүүхдийн амьсгалын замаар дамжаад танаа бяцхан үрсийг өвчлүүлэх ийм магадлал өндөр байгаа гэдгийг бас анхаарч байх хэрэгтэй. Тийм учраас бага насны хүүхдийг олон хүлийн газраар, олон нийтийн газраар авч явахгүй байхдаа та бас анхаарах хэрэгтэй. За мөн үүнээс гадна гэр бүлийн гишүүд маань бүгд эрүүл мэндийн дадал зуршилтай, эрүүл мэндийг эрхэмлдэг, бие биедээ тусалдаг, дэмждэг, зөв мэдээллийг дамжуулдаг байх хэрэгтэй гэж би бодож байна. За тэгэхээр бид нар яах вэ гэхээр эмчийн зөвлөгөөг дагдаг. За бусад хүмүүсээс авсан мэдээллээ, ялангуяа сошиалаас авсан мэдээллээ хэр бодиттой вэ гэдэг дээр дүгнэлт хийжээж амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх шаардлага бол байгаа. Тэрнээс энэ нэмэн сайн, энэ тариа сайн гэд яаран түрүүн хүүхдүүдтэй бити туршилт хийгэрэй гэж та бүхэндээ бас хэлмээр байна. За ингээд орчны эрүүл мэнд, ялангуяа гарын эрүүл мэндийг сайн сагснаар бид нар амьсгалын замын өвчнөөс ч гэсэн сэргийлж өөрийгөө болон бусад гэр бүлийнхаа гишүүдийг хамгаалах юм бүрэн боломжтой гэдгийг эмчин зөвлөж байна. Мэргэжлийн эмч зөвлөж байна. За мөн дараагийн сэдв маань болохоор за халдварт өвчнөөс сэргийлэх. За ерөнхийдөө томоо төс өвчин, халдварт өвчин гэж амьсгалын замаар дамждаг халдварт өвчин гэж эмчин хэлсэн. Үүнээс гадна бохир гараар дамждаг гидсний халдварт өвчнүүдийг бас анхааралтай аваасай гэж бодож байна. За гаднаас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авах, за сургуулийн цайны газар мөн олон нийтийн гудамжинд байгаа ил задгай худалдаалагдж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс аль болохоор татгалзах хэрэгтэй. Энэ дадал хэвшлийг хүүхдүүдтэй бас эцэг эхчүүд маань сургаж хэлж өгөх шаардлагатай байна. За үүнээс болоод бохир гараар дамжаад за мөн удаан буюу хадгалалтын горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүнээс дамжиж гидсний халдварт өвчин, цусан суулга, за салмилиоз гэх мэтчлийн өвчнгүүд бол их гарч байна. За сүүлийн үед гар хөл амны өвчин гэж вирусээр үүсгэгддэг өвчин бол нэлээд одоо бага насны хүүхдүүдийн дунд бол тархалттай байгаа. За үүнээс хамгийн гол сэргийлэх арга маань түрүүний хэлсэнчлэн гараа сайн угааж хувийн ариун цэврээ сахих явдал юм аа. За тэгэхээр манайхан гар хөл амны өвчин туслаа гэхээр зэрэг энэ одоо ямар юм байна? Гарн дээр нэг юм гөвдрүүтэй юм гарчлаа, аман дотор нь юм гарчлаа. За энэ амны гэмтэл ахаа гэд ингээд дур мэдээд бас ээжүүд маань янз бүрийн юм хэрэгэлдэг. Тэгэхээр гар хөл амны өвчин маань вирусээр халдварладаг ийм халдварт өвчин байгаа учраас юун түрүүн бас хамаагүй дур мэдэж эмчилгээ хийхгүй байх нь зүйтэй. За мөн энэ тохиолдолд бид нар нэгэнт халдварт өвчин учраас бусад одоо хүүхдүүдтэй халдаахгүй байх, зөвхөн хүүхэд гэхгүй гэр бүлийн бусад гишүүд маань халдварт дамжих юм эрсдэлтэй учраас яаралтай та бүхэн өрхийн эмчтэй хандах шаардлагатай байна. Өрхийн эмч үзээд танай хүүхдэд ямар өвчин байна? Энэ нь таны тавьсан урьдчилсан одоо эмчилгээ таарч гэнэ үү? Таны өөртөө тавьсан онш чинь тохирч байна уу гэдгийг эмчтэйгээ зөвлөөд эмчийн зааврыг бас
бүрэн хэрэгжүүлэх ийм шаардлагатай байна. За мөн дараагийн анхаарах зүйл маань гаднаас орж ирсэн бүтээгдэхүүн, ялангуяа ил задгай зарж байгаа жимс жимсгнийг сайтар боловсруулж, сайн угааж хэрэглэх нь зүйтэй байна. За энэ талаар хүүхдүүдтэй сайн зөвлөх хэрэгтэй. Яг л манай хүүхдүүд дэлгүүрт ороод өөрийнхөө дуртай жимсийг аваад нэг арчсан болоод тийм ээ гадна талын арчсан болоод ингээл иддэг. За зарим ээж аваад ч гэсэн өөрсдөө хүүхдэд авалж явж хагаад гудамжнаас жимс авангуудаа гараараа арчдаг ч юм уу эсвэл нэг салфетаа гаргаж ирж арчаад ингээд хүүхдтэй бол идүүлж байгаа тохиолдол байдаг. За энэ маань бол тухайн жимсний гадаргуу дээр наалтсан одоо бохирдлыг бол бүрэн гүйцэд арилгаж чадахгүй. Зөвхөн нэг талаас нь ингээд аваад хуйлаад нөгөө талд нь аваачаад тавьчихжана л гэсэн үг. Тийм учраас та бүхэн одоо хүнсний бүтээгдэхүүн ялангуяа жимс жимсгнийг авахдаа аваачаад гэртээ оруулаад бүр сайн юм одоо ариутлын уусмал байдаг юм эсвэл одоо халуун буцалсан усаар сайн цэвэрсний дараа үр хүүхдүүдтэй өгж явах шаардлагатай. Ингэснээр бид нар үр хүүхдээ гидсний халдвараас сэргийлэх бүрэн боломж байна. За мөн дараа нь бидний өнөөдрийн төвшөнд айл гэр бүлд тохиолдож байгаа хеликобактерийн халдварын талаар ярья. За хеликобактер өнөөдөр айл гэр бүл энэ бол гэр бүлийн өвчин гэж бид нар бол ярьж байгаа. Сүүлийн үед анагаахын шинжилгээ ухаан ч гэсэн ингэж үзэж байна. Тэгэхээр ээж нь хэрвээ хеликобактертай бол үр хүүхдүүд нь гэрт байгаа хүмүүст нь хеликобактертай байх бүрэн боломжтой. Тийм учраас хүн болгон өөр өөрийн аяга халбахтай тусдаа хэрэглээтэй. За энийг байнга угааж цэвэрлэдэг. Одоо хэрэглэхээс өмнө угаадаг, хэрэглээд угаадаг ийм дадал хвшилд сурах шаардлагатай байна. За мөн урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээгээ заавал өгөх шаардлагатай байна. Шинжилгээ өгөхийн тулд заавал бид нар нарийн мэргэжлийн том клиник лаборатори руу очих шаардлагагүй. Өрхийн эрүүл мэндийн төвдөрөө ирээд шинжилгээгээ өгөх юм бүрэн боломж байгаа. За тийм учраас та бүхэн өөрсдийгөө болон өөр хүүхдээ сэргийлж, урьдчилан сэргийлэх үйлчлэг шинжилгээнд хамрагдахаас гадна гэр орон ахуй орчиндөө эрүүл ахуйг дээдэлж, эрүүл дадал хвшил сургах ийм боломж таны гарт байгаа гэдгийг хэлмээр байна. Мэргэжлийн эмч зөвлөж байна.